Хэн гээчийн албат хизээ уралсныг мэдэхгүй. Хээ зулг нь халзарсан Монгол гуталтай хүн өвөө минь байсан. Ямар гээчийн үйлчин яаж шагналсныг мэдэхгүй. Ялгүй өрчиж ганцсан Монгол дээлтэй хүн өвөө минь байсан. Сумын жижиг агантаас хизээ авсныг мэдэхгүй. Суунаг татуулан суудаг Орос дүнстэй хүн өвөө минь байсан. Ангир буцах намраар юуг дурсдгийг мэдэхгүй. Аяархан санаа алдахдаа нулимсаа арчдаг хүн өвөө минь байсан. Эхлэл цэг дээр би энэ хүнтэй таарч идүүгээ хүртэл хормооноос нь зүгдэж явхдаа цэнхэр хангайн уур шиг дулаахан нөмөрт нь өндийж цэцэг шиг дэлгэрсэн ухааныг тархиараа түүж өссөн. Эрэмб дараатай нийгмийн эмх цэгцтэй амьдралд ээж аав хоёрыг минь зэмлдэг байсан энэ хүн он цагийн гуньгийг түмэн үрчлээндээ нуучхаад огторгын цэнхэр хаалга руу алхаад явсан өвөөг минь хин гээчийн бурхан хаанаас дуудсныг мэдэхгүй. Хичнээн нөмөртэй байсны одоо би дурсан.